Галийн ерөнхий газар дээр ажиллахдаа нэг санааг хэллээ. Энэ нь юу гэхээр Монгол улсад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хөдөө аж ахуйн биржийн тухай хууль Галийн тухай хуультайгаа бол зөрчилдсөн нэг асуудал байгаад байгаа. Энэ нь юу вэ гэхээр хөдөө аж ахуйн биржийн тухай хууль дээр хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар орсон түүхийд экспортлогдно гэсэн ийм хуулийн заалттай. За энэ Галийн хууль дээр одоо гаалаар гарч байгаа бараа бүтээгдэхүүний одоо бүрдүүлэх материалын жагсаалтад ороогүй байгаад идэв. Тэгэхээр энэ үүнээс үүдэлтэйгээр одоо аж ахуйн нэгж гаалан байгууллага дээрээс нь хөдөө аж ахуйн биржтэй холбоотой ажилладаг одоо брокерийн бүсүүд дээр асуудал үүсээд идэг. Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд орсон бүтээгдэхүүнд бол хөдөө аж ахуйн биржээр арилжаалагдсан гэсэн тодорхойлолтыг олгодог. За үүнийг л галийн бүрдүүлэх материалын жагсаалтанд оруулах шаардлагатай байна. Тэр галийн бүрдүүлэх материалын жагсаалтанд орсноор хөдөө аж ахуйн биржээрээ арилжаалагдчихж гарна. Тэндээ бүртгэлтэй болно. Зохих хэмжээний одоо хураамж төлбөрөө төлнө л гэсэн.